Шалом бүгдээрээ хамтдаа чимээгүй цагаа эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв гашуун сэтгэл гэдэг чинь. Тэгээ Библийн ишлэн дуулал 73-ын 21-22. Зүрхмийн гашуудан дотроо би цоо хатгагдах үедээ би тэнэг ухвар мөчөд байж таны өмнө би адуус адил байжээ. За хамтдаа залбираад эхэлцгээе. Баярлалаа эзэмэн, тэгээд энэ өдрийн төлөө таньда талархаж байна. Тэгээд ариун сүнсээ би таныг урьж байна. Тэгээд таны үгийг уншиж байх үед таны ичлэлт ойлголт бидний дээр байх болтугай. Тэгээд таны үг биднийг засаж залруулж чиглүүлэх болтугай гэж залбирч байна. Амен. Зүрх сэтгэлд нь байгаа гашуун байдал өөрийг нь хүн бус адуус мэт болгож байна гэж дуулаач энд өгүүлсэн байна. Тэмцээнд өрсөлдөж байгаа хүмүүс гэмтэл авах эсвэл өвдөх үе сэтгэлийн хямралд орж ганцаардан сэтгэл хөдлөлийн хувьд маш тогтворгүй байдал ордог. Сэтгэл хөдлөлийн шуурганд дайрагдсан хүн ямарч бодлогогүй үйлдэл хийж бодлын мананд төөрдөг. Зүр сэтгэлийн шаналан ялагдaltaй холилдох үедээ өвчин шаналлаа ухвар мөчөд аргаар эмчлэх гэж оролдох нь бий. Ухаалаг дасгалжуулалт багийг шаналгаад үр дагавраас сэргийлж асуудлыг даймжих байдлаас хамгаалдаг. Эрүүл ухаанаа алдах, үл тоомсорлагч зам байдал гаргахгүй байх гол учир нь зүр сэтгэлээ хамгаалахад оршино. Хожигдох, шаналгаатай санагдах, ганцаардах үед ч зүр сэтгэлээ гашуун болохоос сэргийлэх боломжтой. Бид Христтэй харилцах харилцаагаар дамжуулан зүр сэтгэл минь гашуудах байдлаас зайлсхийж чадна. Бид Библи унших үедээ альва зүйлсийг Бурхны өнцгөөс хардаг. Залбирах үед бид зүр сэтгэлээ түүнд уудалдаг. Бид найз нөхөд болон багийнхаа гишүүдтэй уулзах үед ариун хүмүүсийн дунд байгаа Бурхны оршихуйг мэдэрдэг. Өнөөдөр Бурханд хандан залбирахдаа зүр сэтгэл нь гашуудснаас болж гэмтсэн тамирчдынхаа төлөө мөн тэд буцсан эрүүл сарвал болохын төлөө залбирцгаая. Ялагдал уналтанд орох үед зүр сэтгэлийг минь гашуудхаас хамгаалж өгөөч хэмээн Бурханаас гуйцгаая. Бүх зүйлийн төлөө бид Бурханд талархах хэрэгтэй. Учир нь дасгалжуулагч болсныхоо хувьд бид амьдралуудыг барьж байгуулах боломжуудыг гартаа атгаж байгаа хүмүүс юм аа. Амен. Библийн ишлэн дуул 73-ын 21-ээс үргэлжлүүлэн уншицгаая. Зүрх минь гашуудан дотроо би цоо хатгахдахтаа би тэнэг ухвар мөчөд байж таны өмнө би адуус адил байжээ. Гэсэнд би үргэлж тантай хамт байна. Та баруун гараас минь барьсан. Та намайг зөвлгөөгөөрөө удирдах, хожим намайг сүр жавхланд угтан авна. Тэнгэрт танаас гадна хэн надад байгаа вэ? Танаас өөр юу ч газар дээр би үл хүснэ. Би махад хийгээд зүрх минь үгүй болж болохч Бурхан мөнхөд зүрхний минь хад хов ногдол минь юм аа. Учир нь харагтун. Танаас хол байгчт нь сүнэх болно. Танд итгэлгүй бүгдийг та устгасан билээ. Харин Бурхан ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд би Бурхан эзнийг хорогдох газраа болгосон. Амен. Ямар ч хүнд хэцүү үед эзэнд найдаж, эзэнд хамтдаа залбирцгаая. Эзнийг дуудацгаая. Амен.